За наран цэцэг бид Дорнот аймгийн Галхгуул сумаас 1000 гаруй км санаад бид хоёр ирсэн. Өчигдөр Мөнхөө багшийн хичээлд суугаад өнөө өглөө гарах байж одоо хүлээж агаад багшийн хичээл суугаад энэ хичээлээр маш сайхан энерги авлаа. Маш сайхан байлаа. Тэгээ харамсалтай надад гарахт өчлөө. Тэгээ та нарыгаа гаран гартлаа энэ багшийн хичээл суу сайхан энерги аваарай гэж өрөөж дөө. Тэгэхээр ингэж ирвэл боломж ийл Мөнхөө багшийн хичээл дахин суунаа. Болж үгүй CD-ийн аваач одоо нутаг орондоо CD-г нь аваач одоо ард түмэндээ сурталчлаа гэж хэлээ да. За би Дорнот аймгийн Галхгуул сумаас ирсэн бүргээ гэдгээ. Тэгээд одоо өнөөдөр энэ сайхан хичээл суугаад их сайхан энерги авлаа. Өнөөдөр ой модон дотор одоо зугаалж байгаа юм шиг нэг сайхан мэдрэмж төрөөд үнэхээр бас сайхан байлаа. За тэгээд намын уул авсан. Одоо тэгээд нутаг усандаа очиод бас Мөнхөө багшийнхаа энэ үг яаж гэнэ вэ? Найзуудтай уншиж энэ өгөх юм байна. Тэгээд их баярлалаа. Энэ багшийн хичээл суугаад 3 онж байна. Тэгээд ямарваа нэг юмд одоо яарал сэтгэл дэвлзээл эмчилгээ хийлгэжсэн ч одоо гэр орн одоо ямар санагдаад тэгээд байсан. Тэгээд энд сууснаар сэтгэл тайван сайхан энерги аваад одоо хөл их муу байсан нуруу ууж тэгээд хөл гар тэнийгээд эмчилгээгээ хийлгэсэн бас багшийн хичээл суусан. Ингээ сайхан энерги аваад одоо өнөөдөр их сайхан дасгал заасан энэ бүхнийгээ хэрэгжүүлээд тэгээд одоо их сайхан хөл мөл сайхан болоод өвчнгөө болоод тэгээд дахиж энэ сувилтаа ирээд багшийн хичээл дахин сууя гэж бодож байна. Тэгээд дасгал сурвал бүх юм одоо нутаг орондоо очиод би муу хүмүүс энтертэй хэлж ярий гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Эрүүл байвал тэгэл одоо бүх ажил бүтдэг юм байна. Багшийн хичээлд одоо дахин сууя гэж бодож байна. Тэгээд одоо сар шин өнгөрөөд дахиж бас сувилтаа ирээд сууя гэж бодож байна. Тэгээд их баярлалаа. Дутуу нартай ирсэн болохоор бас Мөнхөө багшийн юун дээр бэлтгэлийн хичээл дээр суугаад бас 2 удаа ингээд дуг ингээд наар хүрээд ингээд цочоос ирсэн. Тэгээд би нөгөө өглөө эрт ирсэн болохоор тэрэндээ тэгж ийн гэж бодоод өнөөдөр айгүй бэлтгэлтэй өдөр бас жаахан унтж амраад тэгээд энэ хичээлд орсон юм. Тэгсэн чинь ерөөсөө Мөнхөө багшийн бэлтгэлийн хичээл эхлэнгүүтэл ингээд гоё эдэрхтний ингээд тайвшруулад ингээд төвлөрүүл анхаараа төвлөрүүлээрээ гэж тэгжэтлээ. Миний энэ хаваар жаахан хадууд өвжсэн. Тэгжэтэл мэдхгүй тэгээд унтаа зөөрмөлцөн бараг сая хичээл дуустал бараг зөөрмөлээд дунд нь нэг 2-3 удаа ингээд жаахан сэрх маягтай болсон. Тэгсэн мөртлөө ингээд цаашдаа ингээд сэрээд ингээд сонсъё доо гэсэн боловч ингээд сайхан маш гоё сэтгэл санаа маань сайхан тайвшраад өөрөө ирэхгүй ингээд сайхан унтж сайхан ингээд бэлтгэлийн хичээл ингээд сонсож маш их сайхан тайвширлаа. Тэгээд Мөнхөө багшийнхаа энэ бэлтгэлийн хичээлийг сонслоо. Бас зүү хооллолтын талаар бас өчигдөр сонссон. Өнөөдөр бас би эргэтний дасгал хийж би эргэтнээ сэргээх дасгалыг бас сонсож мэдж авдаа. Тэгээд би 10 хоногт ирсэн. Одоо 14-нд буцна. Одоо энэ хугацаанд Мөнхөө багшийнхаа энэ хичээлийг дахин сууж одоо их олон юм мэдж аваа. Тэгээд цаашдаа бас үр хөвгүүд, найз нөхөд хамаатан судандаа ярьж боломжоор ярьж өгье гэж бодож байна. Тэгээд Мөнхөө багштай маш их ажлын өндөр амжилт хүсье. Одоо энэ хүмүүсийн эрүүл зүй хоолтын талаар маш их сэтгэл гаргаж ингээд сайхан олон түмнийг ингэж сайхан хичээл ном зааж ингэж өгч байгаа. Энэ сэтгэлд нь маш их баярлж байна. Ажилд нь амжилт хүсье. Одоо энэ амарч байгаа хүмүүстээ бас сайн сайхан аз жаргалыг хүсье.
За номыг доож өгдөг. Тэгээд оргил аршин сүглэлт амраад тэгээд энэ хичээл одоо 4 дахь өдрөө сууж байна. Тэгээд энэ хичээл сууснараа яаж нөгөө хоолоо буруу хийдэг байсан байгаа. Тэгээд тэрийг яаж хийх үү? Тосоо нөгөө хоолныхоо сүүлд хийдэг. Тэрийг мэдэж авсан. Ер нь тэрийг хийж ингэж бодож байгаа. Тэгээд янз янзын бие хэрэгтэй дасгалуудыг бас нэлээд сурч авсан. Нэлээд амархан дасгалууд ер нь бол суугаа байдлаар ч гэсэн ажиллаа хийж явах зураа ч гэсэн сурж явах зураа ч гэсэн хийчихэд амархан дасгалууд өөрт маш их хэрэгтэй дасгалууд зөндөө мэдэж авлаа. Тэгээд бясалгал хийгээд би ч бол 4 өдөр нэлээд унтжаагаар таарлаа. Гэтэ маш сайхан амарчин гэж бодож байгаа өөрийгөө. Одоо энэ хичээлд суучаад дасгалынхаа одоо багшийн ингээ ярьж байгааг сонсоод унтаад байгаа хэрнээ унтаад байгаа юм шиг мөртлөө одоо тэр хэдхэн минутын турш аягүй сайхан амраад тэгээд тасгал. Ер нь унтаж байвал их сайн шүү дээ. Саяын хүн жос гэж унтаж байх үед миний ярьж байгаа зүйлс яг компьютертэй адил таны тархины дотор суйлах ёстой. Тэгээд гараад явснаа ард энэ үйл ажиллагаанууд юм олон өдөр одоо он жилээр таны тархинаас намуухан дэлгөөхөн зарлиг буулгаа таны эд эрхтэнгүүд улам сайн ажиллах болох юм аа. Харин тийм. Тэгэл байж байгаа унтж байгаа л нэг талыг нь сонсоод буцаал мэдхгүй хаач мэдхгүй болгоолцсон. Маргааш өдрийн сонсохоор шал өөр юм. Тэрийг ерөөсөө өчигдрийн сонсоог өнгөрцөн байгаа байхгүй. Тэгээд айгүй сайхан амарч ийн гэж бодож байгаа. Тийм. Унтсан хүнээ өвчин маш амархан эдгэрдэн шүү дээ. Үнэнийхэд бол унтвал улам их сайн болдог юм байгаа юм. За тэгээд эндээс одоо залуу хүний хувьд авч хэлэхэд одоо энэ эрүүл одоо залуучууд одоо эрүүл байхад тусламж болно гэж бодож байна уу та? Бодож байна. Угаасаа тэр одоо хооллоо ядаж зөв хийгээд идчихдэг те. Тэгээд бид нар бол бүгд айгу буруу хийж иж байхгүй. Би бол дандаа тэгдэг байхгүй. Эхлээд тосоо яаж байгаа л тосондоо хоолоо уураад иддэг. Тэгээ одоо эхнээсээ одоо анханасаа тэгээ зуршил болгоо та хэлсэн шүү дээ 7 өдөр 14 хоног 90 хоног болоход бүр насан турш шимжил болно гэдэг шиг тэгээ хоолоо тэр зөв хийж сураад өдөр болгон өөрийнхөө ингээд чадах яатахаараа ингээд дасгалаа хийгээд явбал одоо улам бүр ирүүлжээд сайхан болох байхаа гэж бодож байна. Тийм ээ. Залуу хүмүүс итгэнээ сонсоод итгэнээс энийг хэрэгжүүлээд явбал цаашдынх нь амьдралд ч гэсэн сайн болох. Зөв шүү. Залуу хүн явбал олон жилээр урт удаан наслж эрүүл байр 100 наслах болоо баталгаатай шүү. За баярлалаа танд. Хараа. За энэ доктор би ерөөс ингэж нийтлэл халуур гэлээ. Өөрөөсөө юм дурсаад байгаа энэ доктор чинь. Нэг л халуу юм дүүгээл тэгэл ихшээлээ. Маш их ихшээл. Нулимс гарлаа гэсэн. Нулимс жоо ихшээлээ. За таны хор их тайлгж байгаа. Нулимсэнд дэр нэг хор байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээс хор сайн тайлгдаж, бие сайн бол. Их энерги хүлээж авч байна. Хэдэн өдөр сууж байгаа вэ та? Би чи 9 өдрөөс эхлээд суусан. Тэгэхэд хүнд байгаа. 4 өдөр юм байна. Уг нь хагас сайн гарах хэрэгтэй. Би одоо бүтэн сайн суулж яв. Бүтэн сайн бас заавал нэг илүү өдөр суугаад явъя гэж бодож байгаа юм тийм. Ямар ч байсан 7 хоног үйцээч. За. Би сайн болж гэнэ үү? Юу гэж бодож байна? Одоо сайн болно уу? Би ноёр их муутай. Урд чинь их сайхан унтсан. Цаад чинь ерөөсөө их муу унтсан. Тэгээ бүр хавдж явсан байхгүй юу? Өцөг дөрвөлөө босч ирэхэд. Тэгэл өцөг дөр энэ чи йогийн дасгалд сууж яхад нэг би халуу оргоо. Тэгэл нүд онгоогол ирсэн л дээ. Тэрэнд орж байгаа. Тэгэл ороо юмд суугаад урд чинь их сайхан унтсан. Чи хороо ингээл жирс ингээд юмар ингээд шивээд байгаа юм шиг байсан. Тэгэл ингээл лсэн. Надаас дэрсэн. Одоо 2 өдрөөс сууж байна. Гарын үзрээ юм мэдрээд байгаа юм шиг ингээд нэг суурнц тавиад нэг юм татж байгаа юм шиг болсон. Маш их баярлсан. Миний өв чинь гадагшлж байгаа маань бодсон. Зүйтэй сайн нэрхүүлсэн байна. Батайсан нэг хэсэг. Тий. Би бас батайсан чинь ингээд тэгээд сүулдээ зүгээр болоод ирсэн. Их хөөцөрөл тэгэл нарийнхан болчих шиг болсон. Тэгэл энэ мөр ингэж өвдөд одоо миний энэ өвчлөө энэ ховсны цусаар яста гарлаад нөгөө юу хэлдэг багш юм байгаа. Газрын хавар хэсэг чинь болоод байгаа. Улаан дах Монгол ард улсын үндэсний статистикийн хорооны Ахмад Жалзан Багам гэдэг хүн байна. Тэгээ одоо би энэ оргил амралтын
Сэргийн засварлах амралтанд амарч байгаагийнхаа буянд энэ мөнгө багш гэдэг хүнтэй уулзч уулзаж энэний гिचэл цуугаад маш их энерги авдаа. Тэгээ миний үе тэнгийн найзууд болон бас өшөө надаас Ахмад одоо миний дүүнэр өөрийнхөө эцэгийнхээ заяас эрдэнэ сайхан бие. Эрүү сарвал цог золгоотой авч явах энэ бүтэн лекцэнд сууж өөрийнхөө биеийг цэнэглэж яваасаа гэж би маш их хүсэж байна. Энэ хүн бол биднээс мөнгө төгрөг нэгтгэхгүй ганцхан их болсон 6 зүйлийг хамаг амтан амарч болтугай гэж Бурхан багшийн хэлсэн үгийг илүүж яваа сайхан залууд би бүн сэтгэлээсээ талархаад илэрхийлье. Мөнгө багшийнхаа төрүүлсэн ээжт нь мөргийё. Энэ олон хүмүүсийн эрүүл энхийн төлөө бие сэтгэл оюун хөдөлмөр цаг минутаа зарцуулж явдаг хүн бол юм олон биш ээ. Энэ хүн бол эд материалын төлөө биш. Энэ өөрийнхөө төрсөн сайхан биеийг зөв дараагийн төрөлд дээд төрөл төрхийн төлөө буян хийж яваа хүн гэж би Бурхан шигдэг хүний хувьд бодож байна. Тэгээд надад нэг хүсэлт байна. Энэ Монгол улсын эрүүл мэндийн газар одоо энэ хүний гişээ сургууль заах байр бас эрхчлөө. Тэр одоо юу гэдгийг манай Монгол оронд одоо хэдэн сар жилээр амьдрах эрхийг өгөөсэй гэж одоо би энэ Монголын сайхан эхчүүдийн өмнөөс хүсэж байна. Тэгээд энэ гişээ дээрээс энэ цөөхөн удаа суух бол бага юм аа. Нэг 2-3 удаа би суулаа. Тэгээд өргөжлүүлэн суухын хувьд бол суухын тулд одоо би энэ ичгүүдийг бүрэн бүтэнгээр нь хөдөлж авъя гэдээ үр хүүхдээ хэлсэн чинь манай хүүхдүүд иш ямар гоё юм бэ ээжээ. Тэгээд их сэтгэлдээ ээжтэй байгаадаа би баярлалаа гэдээ одоо миний нэг охин одоо мөнгөний аваад ингэж ирнэ. Тэгээд би одоо энийг бол өөрөө өөртөө авч байгаа. Миний бие сэтгэлд хэрэг болно гэж бодож байна. За миний юу яасан өнөөдрийн хичээл энэ өрөөс мөрний юу халуун өргөл ингээл татханаа тэгэл хоёр хөлний юм шилбинээс ингэж татах хийж ингэж яагаад хөлний улмаас халуун өргөж яагаад тэгэлээ одоо миний өгнө мөр их хоёр шилбих Тэгвэл таны одоо сайн энерги хүртэл таны мэдрэл энергийн чинь одоо нээж нэгсэн ойлголтоор ойлгож болох юм байна. За өвчин чинь их сайн болж байгаа юм байна. За миний хөл юу хоёр хөлбөр хоёулаа ингэж дахимаараа татчаад тэнийхгүй тэгээд тэнийдгүй болохоор ерөөсөө тентэр монтер хийгээд шатмат руу буухаар таталдаж өвдөд ерөөсө болдгоо байсан. Тэгээд энэ хичээл суугаад сайхан энерги аваад дасгал хийгээд одоо сайхан тавигдаад тайгаа орхиж байна. Сайхан тэгшрээтэй. Одоо хоёр хөлж нь ерөөсөн таталтах нь гайгүй болсон уу? Гайгүй ерөө. Хөдлөх нь одоо чөлөөтэй та хөдлөгдөө? Тийм, хөдлөх нь ер нь маш сайхан чөлөөтэй болсон байна шүү дээ. За. Тэр нь одоо ингэж өвдөд ингэж яад чадахгүй юу? Гөө ерөөсөө тентэр монтер хийгэлдээ таталдаад ахаар чи явж чаддаг юм байна. Тийм шүү дээ үнтэй. Тэгээ одоо болохоор шат руу юу яаж байгаа. Тэгшиг ингээл тавьдаг болсон хоёр үлээ. Одоо чи тэгшиг нь тавиад шат руу буугаад явж чаддаг болж байна. За. Шат руу чи ерөөсөө чангаагаал авираал тун хэцүү байсан. Одоо тэгшиг тавиад. Хэдэн жил болсон таны ийм байдлаар? Одоо 8 жил. 8 жил хөлн таталтаад ингээд өвдөд одоо явж чаддгүй. Явах нь их муу байсан тий? Муу. Тий, таталтаад ерөөсөө явахгүй. Босож зогсож чаддгүй. Бос зогсож бас чаддгүй. Тий, араасаа ингээд татчихад. За. Ерөөс татцсан юм чи ерөөсөө явахгүй. Та хэдий хоол явж чаддаг байсан тэр вэ? Түрүүн бол одоо би ер нь одоо босгосоо ч хүртэл хэцүү байсан. Тийм үү. Тий, одоо бол тэгээд энэ хоёрын орны имчилгээндээ яваад байхад. Тий, ер нь л саяхнаас сайжирсан шүү. За. Тэгээд за. Тэгвэл хөл их нэлийн гайгүй сайн болсон юм байна тийм ээ. За. Танд баяр хүргье. Тэгээд бодонгоор бол бас үүдээр хичээлдээ суугаарай. Харин тий. Тэгээд манай тэр тунгаа
багш Нанжин багш энэ чинь манай нутгийн улс. Тийм үү. Тэгэл тантай ингээ учирсан аюу сайхан тохиолдол байна тий. За. Гоё хичээл ном заагаад тий энерги өгөөд тий. Өстой гоё байна тий. За нутагтаа сайн яриарэ. Хүмүүсүүд бас боломжтой хүмүүсүүд ирж хичээл зууг. Тий штэ. Тий. Хөлмөл нүддэг 2-3 хүн байдаг. Тийм. Хөлөвдөг. Тэгээд одон зүйлийн өвчин. Энд чинь одоо хор тавдарч гэсэн идэгсэн шүү дээ миний хичээл сууж байгаа. Тэрийг ийлж ярина би. За. Харин. За танд их баярлалаа. За. За би Төв аймгийн Угдаар цайтан сумаас ирсэн. Намайг Наран цэцэг гэдгээ. Одоо би 55 настай. Тэгээд мөнгө эмчи хичээл суугаад анх миний хөл бүр даталдаад ерөөсөө явж чаддгүй таягтай явдаг байсан. Одоо энэ хичээл сууснаар их сайн энерги авлаа. Тэгээд хоёр хөлний одоо даталтаад явж болдгүй байсан. Булчин ширмсэн тавигдаад одоо таяга орхиод явдаг болж байна. Ингээд багштай их баярлалаа. Тэгээд одоо энэ сайхан дасгал хичээлд сууж ихийг мэдэж авлаа. Тэгээд цаашид одоо энэ дасгалыг олон хүн зааж хэрэгжүүлж бас хөл өвдсөн хүн байгаа орон нутгийн улсууч байгаа хэлж ярих гэж бодож байна. Ингээд за би энэ хичээл сууснаар ер нь нойр жоохон тааруу байсан. Тэгээд сэтгэл санаа их яруу сандруу юм дэвлзээд байдаг байснаа болоод энерги аваад унтдаг болоод их гоё болж байна. Тэгээд цаашид энэ сайхан энерги энэ талаараа олон түмэн хүнд заад сурталчилж явъя гэж бодож байна. Тэгээд мөнхөө багштай эрүүлийн каз жагаа сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Мэрэгж байгаа л гэдэг. Биедэн тогтын олонлогоо сангаж хаас ирсэн. Тэгээд энд цэсний хаалгаа хэрэгээд энэ арилжаа амралтын сайхан зохинд хугацаанд ямар нэг юмдыг бас уулзах, учрах бас нэг сайхан хүний хувьд ингэж байдаг байх гэж би аягүй бэлгшээж байгаа. Тэгээд энэ юу сонсноор бол одоо үнэхээр нэрээ тэгээд одоо энэ сайхан энергийг авахаар яг тэр их гоё орчлонд очсон юм шиг ингээд хамаг би нэг сайхан болоод одоо ингээд би одоо ингээд дараа төл дараа явсаад нэг гуталтай яваад байгаа би. Тэгээ нэг доктор хэлгээд байгаа бүх бүлээцээр бус бүлээцэхгүй ингээд ижиг хөвлөд дулаан батал. Тэгээд нэгээс орж ирсэн шүн маш их сайхан унтаж байна. Тэгээд одоо сайн ингээд хэлж хат миний ингээд эхлээд юу юм ингээд бадараад тэгээд сүүлдээ яг ингээд гар марч халууг байл хоёр хөлж одоо ингээд сайхан халууд үгээл одоо маш их сайхан гоё болж байна л доо. Тэгээд энэ сайханыг сонсож авсандаа баяртай. Олон хүмүүс одоо миний монголчууд олон хүн их сонсож олон хүн сайхан эле алшиж амар амгалан гарч байх юм сайхан зүрх сэтгэл гаргаж Монгол зүрх судас нэгтийн сайхан төсмөн ирж бидний миний энэ 3 сая монголчуудын төлөө ийм сайхан хичээл энэ сайхан зааж туйлаас их баяртай байна. Тэгээ би тэндээ болохоор бас одоо тэтгэвртэй гараад 2 жил болж байна. Тэгээ нэг бас ахмадын тэргүүн хөгжлийн бэрхшээлийн хөвлийн бас тэргүүн ингээд тэтгэврт хасан тийм одоо бас ажлыг хийж байгаа. Тэгэхээр би энд тэгээд очиод бас найз нөхдүүдтэй одоо ингээд миний үе тэнгийн ингээд авгаач хөгжчөөр манай сүм үндсэндээ нэг хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй хүн байдгийн хүүхэд нэг 18 нэг яг өндөр тассан гот би 400 хүн байгаа. Тэгээд манад бас тэр ахмадын сайхан өргөө барьж байгуулж гисэн. Яг хөө эндээ сумомос тогтжуулаад их хөөрхөө бид нэг тэднийд бас дасгал сургуультай хийдэг байдаг одоо бас тийм тон төхөөрөмж ер нэлээд нь одоо бас ингээд хийгдсэн. Тэгээ яг төхөөр өглөө бас яг нэг хөшүүд маань цуглаад тэгээ мота дасгал янз янз юм хийгээд тэр төхөөрөмжүүдээр хичээлэл өдөр болохоор тэгэл хүзэр даалгавар тоглоод тэгээд өдөр болгон ээлжээ бид гар нь тэргүүлэгч нар нь тэгээд яг цай хоолндоо хийж өөр өшөө бодтой юм явуулж чадахгүй байгаа тийм.
яг өндөг хөрсөн. Тэгэхээр би одоо эсэдийг худалдаж аваад одоо ингээд тэр бас ахмадуудаа үзүүлээд харуулад одоо ингэж сайхан хоолыг зөв идэх юм байна. Одоо ингэж сайхан дасгал сургалт хийх юм байна. Бясалгал хийснээр хүн юм болдго юм шиг хүн гэдэг чинь сэтгэл санааны амьд гэдэг нь үнэ. Би тэр утгаан дээр маш их гоё ойлгож байгаа. Тэгээ одоо эсэдийг авчиад нөгөө төлдөө үзүүлээд ихэд баяр хөөртэй очиж одоо хоол хийхээс ахуулаад одоо тусаа хийчихэл давсан хийчихэл сүндэж утгаад тэгээд усаа хийчихэл иддэг. Тэгээд нөөж бахан давсалч тийм ээ. Тэр одоо яад гөхөр юусэл сах усаа хийчихэл гой бүх төрлийн бид ганц урагдлаас өөр бас идэггүй. Тэгээ сайн гэлтэн дээр майлгад цацчод мэдхгүй байна. Одоо тэгээд эрдэн шишийн тэр тусыг мэдгүй. Яг хаа дэрүүгэл авч хэрэгэлдэм ээ хаяа. Оливын тусаг авч хэрэглэж байгаа сүүлийн дээр сайн ингээд өөр ингээд ирэхээр үнэхээр олон төрлийн одоо сайх орнуудаас бид шинэ хичээл аваад хүн гэдэг чинь байгалаас бүтээгс өгдөг тусаа байгаль юм гэл аль болохоор идчихэл их сайн юм гэж бодсон маа. За тийм маш баяртай байна. Ингээд харахаар та нар маань тэр очиж нэг зодон цөмөр гэхсээр амар гоё гэлцсэн. Нэг гоё үлцээ гоё энерги авсан шиг харагдаж байна. Би өөрөө ч нэг ухаан санаа зэдмэг гоё үлцэж юм шиг гэ. Үнэхээр их гайхалтай гоё юм. Би одоо тэгээд 3 хоног болсон. Тэгээ эндээ ингээд 2 хоногтоо суухад 7 хоног гэрчил авчих юм. Тэгээ одоо сэдигээ аваад одоо тэмд очиж одоо бас цомдаа хийсэн ажлыг хийх хүүхдээ бас хүмүүсийг ирүүлжүүлэхийн тулд одоо ихэнх нь миний найзлчид одоо хөл гар мотоо майзгнаад ингээд хөгжүүлж гисэн. Тэгээд би чинь ахын ажил хийдэг болохоор дандаа 70-80 хүрсэн хөгжүүлээ эргэж тойрно. Нөгөө дүлдээ ингээд өөд болоод чинь наам чинь тэгээд хийдэг хөх болохгүй хийдэг юм аачч ярих ч байхгүй жоохон өнөөдөр ийм сайхан байдаг юм аа гэдэг өөрн нэг үзээрэй гэдэг ингээд хүүхд одоо юм хөгж айх болгоомод цахилгаан бүх барагт болсон байна. Энэ бүх бичлэгүүдийг ингээд үзүүлээд харуул ингээд явах нь бас гоё болох байхаа. Энэ сайн үйлс энэ сайхан мэд бүгдээр ингээд сайхан олон тунхаглаад олон хүмүүс эдгэрж илаалшиж энэ амар тайван баяр хөөрийн бүх нэг одоо бол үнээр хэрэгтэй их гоё юм байна шүү. Хүмүүсээ тэгээд та нар бас ах トゥ нэртэй найз нөхдөд утга нэгтэнтэй бас ингээд энэ бол хэрэгтэй чухал зүйл байна гэж би бодож байна. За тэгээ баярлалаа. За нутгийнхаа арга түмэнд одоо нутгийнхаа ах トゥ нэрд одоо буян болж олон эрүүл мэндийн тухай юмыг уламжлах юм байна гэж ойлголоо. Танд их баярлалаа. Багшийн хичээл 4 өдөр суулаа. Тэгээд энерги их авч байна. Тэгээд одоо би хөл гараа өгдөөд хөл ерөөсөө тэнийхгүй хоёр хөл. Тэгээд тэнцэн муугар гэдэг ишгээд ерөөсөө явж чаддгүй байсан. Тэгээд энэ энерги их авснараа одоо хоёр хөл тэнийгээд шат руу ихц буудаг хөлөө ихц тайд буудаг болсон. Тэгээд тэрэндээ их баярлж байна. Тэгээд цаашдаа энэ дасгал хөдөлгөөн хооллолтоо зөв хийгээд бүр хөлөө эдгээгээд тэгээд дасгал энэ хооллолтын хичээлээ сум орныхоо хүмүүст чадлагаа ярээр хэлж ярьж өгөөд дараа тэгээд бүр сайхан эдгэрээд уулзнаа гэж бодож байна. Тэгээд та бүхэнд эрүүл энх сайн мөхнийг хүсье өрөөё. Багштай их баярлалаа. За таны хөл нэлээд сайн болсон байна тийм ээ. За баяр хүргье. Баятаа гэдэг тарай ногоо тарьдаг мэрэгчлээ. Тэгээ одоо ногоо ургуулж мэрэгчлээ хэрнээ тэр ногоог одоо ямар яаж итгэхийг ч орог мэддэг юм шүү дээ тэр чинь. Тэгээд сайхан хоол хийхийг өөртөө хэрэгтэй хоол хийхийг сурч мэдэж авлаа. Зөв хоолтыг сурлаа. Их сайхан юмнуудыг мэдэж авлаа. Тэгээд би бол эхний өдрөө бас ингээл юу ч хөдөлгөл ороод ирсэн. Тэгэл хичээл яваад яжсэн чинь миний хөл ингээд баруун талын хөл энерги чи одоо ингээд урсж яах гэж яхад миний хөлийн урлаас өөр халуун юм орж байж байгаа юм шиг тэгж өдрөгдсөн. Та нарт ч гэсэн эхний өдөр явж байгаа хүмүүс өдрөгдөж л байгаа. Гэж бодож байна. Тэгээд дараагийн өдөр нь болохоор бас л надад толгооноос эхлээд бас сонь мэдрэгдэл хэлсэнтэй. Тэгээд одоо дараагийн өдөр болохоор миний зүрхэн дээр бас ингээл их хурдуур цоглол дуусах тийшээгээ хичээл дуусч хаад их зүрхийн хурдуур цоглолоод яаж байгаа даа гэж бодоод. Тэгээд 3 дахь өдөр нь
Тэгээд дуусч байгаа үед их аягүй хоол өлөрцсөн баг. Энэ цугнаас чиндэртэй байгаа мó. Би өөрөө тэгж мэдрээд байгаа мó. Нэг хоол өлөрцсөн. Тэгээд бас тэрнийг их яриаггүй. Өнөөдөр болохоор би 4 дахь өдөр хичээл сууж их гоё. Өөр их нэлээд их унтлаа. Ер нь хичээл яваад төлөв эндээс ихлээр доош хийж явах тэр бүгдийг баг мэдээд унтаад ингээд идгэсэн. Өнөөдөр бол их унтаад их гоё. Тайван бодлоо. Сайхан ирчүүч энерги авчиад тэрийгээ бол өөрөө ингээд би организмаараа мэдэрчээ. Багштай их баярлжээ. Ийм их сайхан сэтгэл гаргаж биднэрт ийм баяртай хичээл зааж өгсөнд их баярлжээ. Тэгээ та бүгдээрээ сайхан болцгоо гэж хэлэх байна. Багшаас эдийг аваад танилцаад уншсан л да. Тэгээ би өөрөө нөгөө нэг ач зээ хүмүн юу яасан 2 настайгаас хойш нөгөө оюуны хомсдолтой гэх юм бол тийм болсон байхгүй. Тэгээ би хамгийн гол зорилго нь юу гэж орж ирсэн гэдэг энэ зэрэг яг тэр хүүхдэд минь одоо тус болох ямар юм бэ наа тий. Би тэрийг өөрөө сууж аваад очиж хүүхдэд нэг ингэхийнсэн гэсэн тийм зорилгоор би хамгийн гол нь орж ирсэн байхгүй юу. Тэгээд яг ер нь бол хүмүүс угаасаа нэг ер нь сонсч л гэж хүмүүс мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр бид нар чи айгүй их юм ингээ мэдэхгүй яваад ирсэн юм байна. Ийм их хүн мэдж байгаа ёстой юм байна. Энэ бол маш их энгийн юмнууд байсан юм байна, тийм ээ. Бид нар ийм энгийн юмнуудаа тэгж их сайн ойлгож мэдэрдэггүй байсан юм байна. Тэгээд энэ багшийнхаа ачаар бид нар айгүй их энгийн юмнуудыг ойлгож мэдэрч явлаа. Миний таарч гисэн тийм байгаа хаа. Тэгээд багшийнхаа ажилд нь бас нэг хүсэлт гэх юм уу тийм дээр тийм одоо зүгээр бүр юм тэнэг биш тийм ээ. Тэгээ хүний хэлсэн нэг ойлгож ярьдаг. Тэгсэн мөртлөө нөгөө физиологоо мэддэггүй одоо бааш гэж хэлж чаддаг. Тийм хүмүүс туслахаар ийм лекцийг та тийм хийх боломж байгаа тийм байвал бүр ер нь бол хүний уурга тархи боломжийг хангаад өгсөн байгаа юм. Тийм болохоор болоо штэ ер нь хүүхдүүдийг миний ингэчээ зугаад сайн болсон хүүхдүүд байгаа. Яг наадхас хүүхдүүдийн хүүхдүүд бас сайн болно. Яагаад гэвэл бид нар энд байж хахад тэр энерги чимэш юм бол тэр санамсаргүйгээр тоглож байгаа ч юм уу унтж байгаа хүлээгээд аваад сэрэх боломж байхгүй. Миний ингэчээ чи хамгийн гол нь хүний нөөц болцоо гэж сэрэх мэддэгтэй байхгүй. Одоо эрүүл мэндийн тухайтай суралцахаас гадна. Тиймээс хүүхдээ энд очир сууж болно шүү. Болно. Их сайн яа. Тэгээд одоо болно тийм боломжгүй болоод яг миний хичээлийг тэнд гэртэн тоглож явахт нь унтж явахт нь сонсуулж болно. Тэсн аяндаа өөрөө хүлээгээд авдаг гэдэг. Ийм баярлалаа. Тэгвэл би айгуу том юм олж авсан та их баярлалаа. За баярлалаа тань. Яриул хүний биед маш сайн сэрэлт болдог байхгүй юу? За би Сүхбаатар аймгаас ирсэн. Наран цэцэг гэдэг хөө. Тэгээд энэ нурууны усны гэдэгтэй энд ирээд ингээд одоо 4 хоног. Тэгээд би энэ мөнхөг багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл одоо энэ бидний төлөө, эрүүл энгийн төлөө бидний ингэж уурж одоо энэ сайхан зааландаа ингэж сайхан хичээл ном зааж өгч тийм ээ. Хоолуунтай одоо бид нар чинь ерөөсөө дандаа буруу хийж ингэж хор хийж иддэг болсон шүү дээ ерөөсөө. Одоо ингээд 50 гарчаад хоолоо идэггүй явж байгаа хэрэг биш үү? Тийм учраас одоо энэ гоё хоолыг ингэж зөв хийх юм зааж өглөө. Мөн одоо би сэтгэлээрээ ингээд бас гоё дасгал эрүүл мэндэд ашигтай. Тийм дасгал зааж өгч байна багш маань. Ингээд хүний төлөө яг ингээд одоо би сэтгэлээ ингээд гаргаж байгаа багшд одоо танд үнэхээр баярлалаа гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тийм биз дээ. Тэгээд одоо яг цаашдаа ингээд энэ суулгын энэ өвчтөд ингээд юусан сууд бүгдээрээ энэ багшийн гिचээс суугаасай гэж хүсгийв. За баярлалаа. Миний нэр Гамайдгээ. Би энэ 7 хоногтой ирсэн. 2 дахь өдрөөс нь эхлээд энэ гिचэл суусан. За энэ гिचэл сууснаар одоо маш их тайвширлыг олсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол одоо хоолоо яаж зохицуулж байдаггүй. Одоо манай монголчууд бол давсархаг их хоол иддэг. Давснаас ямар их хор уршиг хардгийг одоо ойлгож авлаа. Тасыг бол одоо бас ямар тас хэрэгж ямар одоо тасыг хэрэгжилж болохгүй, тасыг хэр хэмжээтэй хэрэгжилж болох уу? Энэ бүхнийг одоо энэ гिचээс сууснаар одоо бид сайн ойлгож мэдэж авлаа. Энэ 6 хоног маш их үр дүнтэй өнгөрөөлөө гэж бодож байгаа шүү дээ бас тий. Би бол жоохон ядраад ажилдаа жоохон ядраад бас нэг 5 хоног амарч хий гэж бодож ер нь ашаа усанд орохгүй
амарч нэг хэд хоног ядаргаагаад хайдаг гэсэн. Харин энэ завшааныг ашиглаад мөнхөө агшийн хичээл сууснаар өшөөх сайхан ядаргаад хайлагдлаа гэж бодож байгаа. Сайхан нааштай боллоо. Ер нь бол одоо маш сайхан өндөр сэтгэлгээтэй явж байгаа гэж бодож байгаа шүү дээ, тий. Сайхан энерги авах талаар боллоо. Ер нь хүн болоод бас энергийг болоод одоо энэ хичээлд суугаараа гэж мөнхөө агш ингээл байгаа. Тэр цаг нь бодог байгаа хаа гэж бодож байгаа шүү дээ, тий. Цаг нь болсон хүн болоод энэ хаалгаар орж ирээд мөнхөө агшин энэ одоо бичсэн бичлэг буюу өөрийнх нь амнаас гарч байгаа үг болгоныг болоод бас сонсоод нэг удаа суусан байхад өчнөө одоо суугаад байхаар тийм сайхан хичээл одоо сонслоо гэж би ойлгож байгаа шүү дээ, тий. Тэгээд 5 хоногийн ядаргааг энэ бясалгал энэ хичээл сонсноо би их юм олж их сайхан тайвшрал энэ их олон хүн дотор сайхан энерги авлаа гэж бодож байна. Багш танаас маш сайхан энерги авлаа. Манай монголчууд бол одоо бас зах зээлд ороод одоо үнгүй юм гэж байхгүй болсон, тийм ээ? Үнгүй юм гэж байхгүй. Гэтэл өмнөд зүгээс ирсэн энэ багш бидний мах цусны дасархай энэ сайхан багш ирээд үнгүй ийм сайхан гिचээдэг одоо зааж сэтгэл гаргаж энэ одоо их хүч хөдөлмөр гаргаж номын авчирж уншуулж энэ одоо сайхан кино үзүүлж байгаад одоо маш их баярлж байгаа. Танд талархъя. Бас энэ одоо улсуудын өмнөөс талархлаа илэрхийлье. Одоо маш сайхан үргэлжлэлтэй өнгөрөөсөн та нартай хамт шүү. Эрүүл байна. За намайг Бадамгаруу гэдэг. Би ирээд 7 хоногтой ирсэн. 6 өдөр суулаа. Тэгээ маргааш эмчилгээгээ хийлгээд явна. Тэгээд энэ хичээл сууснараа маш их зүйлийг мэдэж авлаа гэж бодож байна. Би өөрөө даралт ихсдэг, харуулт өгсөн хүн байгаа. Тэгээ 2 харуулт өгөө тэрхний хагалгаанд ороод одоо ийм эрүүл сарвал болоод өшөө ийм сайхан хичээл суусандаа баяртай байна. Тэгээд ийм сайхан зүйлийг урд нь энэ амралтанд би зөндөө амралт солиулж байсан л да. Тэгээ энэ жил ирээд харин энэ юг мэдлээ. Тэгээд их баяртай байна. За тэгээд энэ хичээл сууснараа бид нар ч ер нь их дандаа л буруу юм хийж явдаг. Өөртөө дандаа л их хор цуглуулж яд юм байна л да. Тэгээд хоолоо ийсэн ч хор идээд тий хөдөлгөөн байхгүй амарч ийн гэж гэвтээд энэ бол одоо хамгийн аюултай зүйл гэдгийг одоо хөшиг хичээлээс мэдж авлаа. Тэгээд энэ олон сайхан хүмүүс энэ хичээлд анх суугаад 2 дахь өдрөөс эхэлж суусан. 1 дахь өдөр нөгөө эмчилгээгээ гүйцэхгүй гүйсээр хагаад таарсан. Тэгээд 2 дахь өдрөөс эхэлж суухад энд нэг суусан байна дахиад тасламааргүй юм байна гэдгийг би бол өөрөө бүр мэдэж авсан. Тэгээд таслахгүй сууж байгаа. Гарсан хойноо ч гэсэн би бас завтай үед ирж сууна гэж бодож байгаа. За тэгээрээ. Тэгээд их баярлж байна. Ийм ялангуяа манай монголчуудад ингээд бас сэтгэл зүрхээ зориулаад ингэж юм зөв амьдрах, зөв аж төрөх, тий зөв хооллох, зөв энерги авах энэ бүгдийг хэлж өгч байгаа багшд баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлж байна. Таны цаашдын ажил амжилт хүсье. За таны даралтаа хийсэн үү? Даралт ирэхэд хэд байсан? Даралт бууж юу? Даралт ер нь би ер нь нэг харуулт 2010 онд харуулт өгсөн. Тэгээд тэрээс хойш ер нь жаахан өндөр даралттай явдаг. Тэгээд энэ үзээгүй юу? Үгүй үзэж байгаа, өдрөг үзэж байгаа. Тэгээд эхний 2 хоног бол даралт буугаагүй. 160-тай ирсэн, 160-тайгаа л байсан. Тэгээд одоо бол жаахан доошлоод 140 цаа байж гэн. Тэгээд тэрний сектор бас доош буухгүй байна. Буу шүү. Олон хүнээ буудаг шүү. 180 хүрсэн хүмүүсд энэ дээрээ маш амархан буудаг. Хоног арай тэгээд цаг арай болоог байна. 6 өдөр. Тэгээд юм байна. За амжилт хүсье. За баярлалаа. Дүүгээ эмчилгээнд авчихад чигцсан дөрөвөө санаачд гэж бодсон юм аа. Тэгээд би одоо 3 өдөр хичээл сууж байна. Анхны өдөр суухад миний нэг хоолохоос усна. Зүрх зүр эндрийн цоглоод байгаа юм шиг ингээд хачин болоод би хачин болоод чичрээч байгаа яагаад вэ? Тиймэрхүү байсаа би одоо өчигдөр суусан арай жоохон тэрэг утгаар баг зэрэгнээс өнөөдөр арай сайн болсон байна. Би өнөөдөр унтлаа. Эхний 2 өдрөөр унтч чадаагүй. Энийг цоглоод байгаа шиг хачин ингээл би ачмас өнөөдөр бол энэ хичээл суугаад үуч битгүй гэсэн юм. Сая яагаад ташаар юу л гэж бодсон юм чи. За тэгээ сайхан амарсан байна.
Гоё болж байна. Өдрөөс өдөр би өөрөө даралт бас ихсдэг. Тий. Тэгээд ямар ч гэсэн одоо даралт бол инженер зөвлөлт 140-50 болоод байна гэж. Би 100 аялал байсан. 180 200 хүртэл даралттай байсан. Тэгвэл даралт ч юм уу энэ даралт их сайн буу шүү. Тэгээд одоо амарч чадахгүйс одоо өцтрөөс хойш байсан байсан. Энд юм дэлсэд сүзүрх дэлсэж байгаа юмс нь хачин гэл би яа сүлэтээс арай жоохон гайхаа одоо хэдэн одоо вечер гарах 7 хоног дутуу байна. Тэгээд 7 хоног сайхан нийлгээд гарах байхаа гэж бодож байна. За та эрт нэгэн өдөр сайхан эрүүл сарвал гоё болоорой. За.